Төсөө өдөр минь хүргэе. Баярлалаа. Happy birthday. To you. Happy birthday. Producer. Таксиг юм. Стүү сайхан байна. Орсон бол яах юм? Орсон бол тэгээд яаш штт. Чиггүй тож хэрэг бавх юм уу? Баг. Багэ. Далаагч юм болохоор тэгээд л штэ. Ой, далаа ахаа гэдээ дахад зүгээр дүү. За аврагаас нь баяр хүргэе. Чи 100%. Үслийг орёосаа. Чин жилийн хугацаа гэдэг утгаар өнгөрсөн бүх гоё юмудаас үзэгчдэд мэдрүүлэхийг хүсэж байгаа. За тэгээ өнгөрсөн хугацаанд гэсэн бас нөгөө хамт байсан фэнүүдтэй за бол холбоон дээр ажиллаж байсан хүмүүс бүх тоглогчид гэдэг ч юм уу те бүх хүмүүсийг одоо ингээд жижигээр айлгах ингээд хамруулж тэр гоё мэдрэмжүүдийг өгөхийг хичээж байгаа. Энэ л одоо хамгийн гоё мэдрэмж байсан баг. За баяр минь дахаа. Баярлаа. Та бүхэнд баяр минь хүргэе. Баярлалаа. За манай сагсан бөмбөгийн одоо яг түүхэн 30 жилийн ой болж байгаа. Тэгээд тэр ч утгаараа бид нар бас адтай байна. Яг түүхэн үнтэйгээ бас уулзаад авлаа. Тэгээд энэ 30 жилийн хугацаанд баг 30-нд нь хамт байсан. Одоо яг шүүгчээр ажиллаж ирсэн. Монголын номер 1 шүүгч манай их сайхан буюу Жааж ах манай наа. Үу яа. За та бүхэндээ баярлалаа. Ингээд Монгол Улс сагсан бөмбөг лиг байгуулсны 30 жилийн ойн баярын мэндийг та бүхэнд хүргэе. Хамгийн бол би бол та бүхэндээ цуг шүүж байсан, цуг баргаж авдаг маа. Амьдралд нь сайн бүхнийг хүсэж яаж байгаа юм? Та бүхэндээ ийм сайхан нэвтрүүлэг зохион байгуулж байгаа. Дүүнэртээ баярлаад дүүнэртээ спорт өндөр амжилт дээр нь гэр бүл чинь энэ хоороог хамгийн сайн бүхнийг хүсэж ирээ. За эрүүл байл одоо бид бүхэн сайхан одоо спортоо хөгжүүлж дараагийн үеийн залуучуудыг энэ спортоор сайхан хичээлээрээ энэ спортыг бас багш нар маань тэмээ та бүгдээр багш болсон. Та нар шав улам энэ спортыг хөгжүүлээсэй гэж хүсэж байна. Монгол сагсан бөмбөг мандгаа. За 3 хоног шидэлтийн авраг басанд баяр хүргэе. Баярлалаа. Одоо ингээ хоёр дахь удаага одоо дээд лигийн одоо 3 шидэлтийн авраг болно гэдэг чинь бас гоё шүү дээ тийм. Энэ бол одоо түүхэн одоо бас гоё л дурсамжийн нэг шүү дээ тийм. Тэгээд одоо плей-оффын тоглолтууд бас айгүй эвгүй байдалтай болчлаа тийм. Ер нь бол за одоо ер нь сэтгэл ахын ч бас яг өмнө ийм байдал өмнө орж ирсэн л да. Яг тэр бол яг ямар мэдрэмжтэй байгаа гэж ер нь дотроо бол мэдрээл байна. Чиний хувьд ер нь юу гэж бодож байна? Одоо бол ер нь зөвхөн яасан ч яадаг гэж бодож байна уу? Ер нь юу гэж бодож байна? Нууц шүү дээ. Хилчүүл мэдчихэж шүү дээ. Хилчүүл мэдчихэж шүү. Гэхдээ ер нь яа болохгүй гэж тий 3-1-ээс сэргийж ирсэн тохиолдол зөндөлөдөг. Маах одоо айл манахыг 3 дараалж хоцсон шиг бид нар ч гэсэн 3 дараалж хожиж яагаад чадахгүй гэж. Энд чинь угаасаа плей-офф шүү дээ тий. Бүх тоглолт ширүүн тий. Одоо тэгээд Step by step бай. тий. Бүр ширүүнээ өгөлтөд болох бах. Гэхдээ мэдээж манай баг ялалтын ерөөс өсөхгүй байгаа. Одоо 10-ийн хожих цаг нь болсон. За авраг басандуудаа баяр хүргээд ивент чинь гарын бэлэг өгөө. Үүгээ болчлаа. За TG спортын гарын бэлэг. За баярлалаа. Аим гоё гарын TG спортын нараач. Оо тийм шүү. Game day нарж нь чи. Алчаар. Оо за. Тэгээ гоё ачаад л байж тээ. Game day TG спортын аймс. За баярлалаа. За тэр тэгээ 300 мянган төгрөгийн ваучер байгаа шүү. За яриад. Ямун гарын бэлгээр. За. Powerade. Оо за баярлалаа. За энэ нь болохоор нөгөөд 200 мянган төгрөгийн одоо сарын хэрэглээний бас урамшуул байгаа шүү заа. За. За баяр хүргэе. За.
Амжилт. Ойлтойгоо шиг аа. Ямар ч байсан Монголын Сагсан бөмбөгийн холбооныхоо 30 жилийн ойдоор бүх одын 3 шидэлтийн тэмцээнд ороод төрүүлсэндээ бас арай гэж төрүүлсэндээ бас баяртай байна. Тэгээд бас сүүлийн 2 шат маань бас нэлээд хүнд боллоо л гэж бодож байна тийм. Манай 2 хүү одоо яг өсвөр наснараа сагс тоглож байгаа. Тэгээд аваа та энэ жил орчооч гээд нэлээд эртнээс тэгээд би шийддэг юм аа. Тэр чинь холбоо нөгөө ийм болдог байхгүй гэж та энэ жил орчооч аваа үзье гэдээдсэн. Тэгэхээр хүүхдүүдийнхаа бас өнөөдөр би албаар бас 2 хүүхэдтэй за миний 2 хүү очиж үзээрэй гэд дагуулад ирсэн байгаа. Тэгээд хүүхдүүдийнхаа бас ингээд оролцох хүслийг биелүүлээд дөрвөлж чадсандаа маш баяртай байна. Эрдэнэт Майерс багийн хувьд одоо эргээр хэлтийг амар хийлээ те. Тэр талаараа Эрдэнэт Майерс багийг бас нөгөө удирдал эхлэхэд зарим нэг хүмүүс ер нь бол бас нэлээд олон хүмүүс плей-офф энэ жил орохгүй байх. Ер нь Эрдэнэт Майерс амжилт таарах байх гэж бас бодож байсан. Тэгээд тийм учраас бас нөгөө бид илүү нөгөө бэлтгэл дээр илүү сайн байх, илүү хурцлах, тамирчид маань илүү сайн тоглох зүйлүүдийг бас ярилцаж орсон. Тэгээд тийм учраас бид нар нөгөө бас Эрдэнэт Майерс гэдэг баг ийм баг шүү гэдгийг үзүүлэхийг зорж байгаа. За яан бука. За. Одоо ямар ч зүйл бүх цаг үеийн одоо номер 1 шидэгчтэй бас ингээд ярилцлага хийгээд ингээд зогсож байгаа нь бас бид гурав нэр төрөө ярих те. Үнэхээр бахархаж ийн найзаараа те. Яг энэ бүх цаг үеийн номер 1 шидэгч гэх нь хаашаа зүгээр ер нь бол яг мэдээж гайхалтай маш олон шидэгчнэр байгаа. Манай одоо цэвлээ найз маань ч гэсэн гайхалтай шидэгч шүү дээ. Тэгээд яг би зүгээр бүх одын тоглолтод оролцоод хамгийн олон удаа төрүүлсэн гэдэг ер нь бол юугаараа л явж байгаа бох тийм. Маш олон ах нарын хувьд, дүүнэрийн хувьд ч гэсэн бидний үеийн тамирчдад маш олон гайхалтай шидэгчнэр байгаа. Тэгэл хүн хүнийхээ одоо сонголтоор хүмүүс нь тодорхой байх л гэж бодож байна. За ингээд авраг авсан найздаа дэвтрүүлгийн ерөнхий мэддэгч хамтран ажиллагч нарын бэлгийг гардуулъя. Ийм бэлэг өгөхгүй л тийм. За Ленинг Powerade. За TG Sport. Энэ болохоор миний хувийн зүгээс. За энийг бас би ингээ хувийн зүгээс найзтаас ингээ бэлгэлж байна. За тэгээд эцэст нь Эрдэнэт Майерс багийн нийт хөгжөөнд дэмжигч нартай хандаж хэлэх юм байна. Байлгүй яг мэдээж одоо 3 дугаар тойрог маань дуусах гэж байна. Тэгээд 4 дугаар тойргийн плей-оффын маань ихний одоо шатны учраанууд одоо удахгүй тодорно. Тэгэхээр плей-оффтой бид нэр маш бэлтгэлжил болоод маш олон зүйлүүдээр цаг хугацаа одоо уур ухаанаа зарцуулж байна. Тэгэхээр Эрдэнэт Майерс багийнхаа илүү их ирж дэмжээрэй. Тэгээд энэ бас итгэлийг алдахгүй Эрдэнэт Майерс багийнхан илүү дээш амжилтын төлөө зүтгэх болно гэж хэлмээр байна. За тэгээд Эрдэнэт Майерс болон цоож одоо энэ жилийнх нь лигийн тоглолтууд амжилт хүсье. Тэгээд болохгүй юм гэж юу ч байхгүй те. Финалд харахыг хүсэж байна. Тэгээд тэрнээс гадна цоож байгаас дараа жил 6 дахь хотын цай шидэлтийн авраг болох байхаа. Яг би одоо бол надад бол хангалттай гэж бодож байна. Би дуудагдвал багийнхаа дүүдээ урилга өгөөд найзуудынхаа хийж байгаа ажилд амжилт хүсье. Тэгээд оройгоо сайхан өнгөрүүлээрэй гэж хүсье. За Тэмүүлэндүүдээ баяр хүргээ. Тэгээд Сопморогоос одоо хэд жилдээ лиг тоглоод одоо энэ шагналыг хүртэж байна. Энэ миний 2 дахь жилдээ тоглож байна. Окей. За ер нь энэ шагналыг аавна гэдэгтээ өөртөө итгэлтэй байсан уу, яасан? Гэхдээ яг хаа зүгээр гоё have fun лээ гэж бодлаа. Тэгээ гоё хөгжилдөөл дуусаа гэж бодсон. Тэгээд MVP-ийг л авчлаа. Тий. Хөгжилдөгтэй чичирсэн. Харин хүмүүс сая энэгээр бас жиг гээл нөгөө яг ард чи явсан хүмүүс бас тэгж инстэ Тэмүүлээс муухай чичирдэм байна гэд. Тэгээдсэн тий. За тэгээд ойр зураа одоо сонин сайхан одоо хасуулгууд баг одоо лигийг тэргүүлж байгаа тий. За энэ талаар одоо ер нь сүүлийн тоглолтууд дээр бас жоохон одоо юу гэдэг нөөц тоглогч нараа түлхүү гаргаад тэгээд ерөнхийдөө бас амралтын байдал руу төрдөө жоохон шилжээд байна уу гэж харагдаад байгаа. Тэгээд энэ тал дээр дасгалжуулагч нь ер нь ямар байр суурьтай тойрог тоглоод байна? Яг хаа тийм амралтын байдал руу шилжээд ингэсэн юм бол байхгүй байгаа. Ер нь яг сүүлийн 4 тоглолт дараалал хожигдсон. Тэгээд ямар ч байсан лигийн завсарлагын дараа буцаад хүчтэй эргээр гэж хичээж байгаа байдаг. За Монголын хамгийн финалцсан тоглогч юм бэ? Финалцсан тоглогчоо. Финалдад авраг авсан. Төвшин Баярах.
зөв. 12 финалда 6 авраг 6 мөнгө гэдэг хаа. За тэгвэл дээд лигийн одоо 3 оны шидэлтэнд одоо 5 удаа төрүүлсэн нэг тоглогч байдаг. Тэр тоглогчийн нэр хэм бэ? Зол жаргалах. 5 үедтэй дөрөв зол жаргалахыг 3 гэдэг байгаагүй лөө. Яг тэр нөгөө эхний нөгөө MC-ийн алдаа гарсан. Тэгээд Азаа болон Цоожо хоёр маань 4 удаа төрүүлсэн байж байгаа. Өнөөдөр тэгээд Цоожо маань одоо 5 удаага төрүүлээд бүх цаг үеийн болсон. Ахгүйс амар үлээ. Амар шидэлж. За тэгээд дүүгийнхаа одоо дараагийн одоо энэ улирлын үлдсэн тоглолтууд нь болон плей-офф бас финалч гэдэг юм уу те. Одоо хамгийн томоор харуул финал бүх тоглолтууд нь амжилт хүсье. Тэгээд дүүдээ одоо манай подкастын одоо ивент гэх хамтрагч байгууллагуудын одоо гарын бэлгийг дүүдээ гардуулъя. За Лининг брендийн гарын бэлэг байна. Powerade. За мэдээж TG Sport. За тэгээд дүүгийнхаа цаашдынх нь тоглолтууд нь амжилт. За баярлаа. Энд чи ер нь их зүгээр юм байна шүү. Яг урдаа барьчих гидс нугаад. Ээлжис нугаад гоё. Тэ. За баярлаа. За баярлаа. За юуны төрөнд одоо дүүдэд ур чадрын тэмцээний авраг болсонд одоо баяр хүргэе. Баярлаа. За анх удаа гарч байгаа юм шүү дээ, тэ? Тийм анх удаа. Сэтгэл ер нь бол маш өндөр байна. Тэгээ анх удаа ороод анх удаа бүгдийн ихний үйлдэлээр хийж яаж чадлаа. Яг бодсондоо үрж чадлаа. Бүгдийн ихний үйлдэлээр. Энэ ер нь дэлхийд байгаа юу? Ихний үйлдэл. Бага илүү дээ. Анх удаага ороод төрүүлсэн. Тэгээд бүгдийн ихний үйлдэлээр гэж чинь дандаа 100%. Чи 100%, чи 100%. Үржлийг орёосаа. За тэгээ ер нь одоо бүх одын тоглолтоос гадна одоо дээд лигийн эмэгтэй дээд лигийн плей-офф эхэлсэн байж байгаа тийм. За одоо ер нь бол бас танай багийн хувьд бол одоо 3-1 харьцаатай нэлээд гоё бас давуу байдлыг аваад эхэлчлээ. Энэ талаараа бас. За ямар ч тач тэрэн дээр ер нь бол сэтгэл өндөр байгаа. Жоо нуух яг уу. Зүгээр. За яг тэгээд одоо ингээд 11-нд ер нь бол хам хүчтэй ажиллаад яг байгаа бүхний зориулаад орно гэж бодож байгаа. Тэ. Ямар тач юу байгаагүй сэтгэл амраагүй тийм байгаа. Тэгээд дүүдээ ер нь бол амжилт хүсье. Мөн одоо яг маргааш All Star game болно. Тэгээд All Star game-д бас амжилт хүсье. Энэ хоёр өдрөө гоё enjoy тий? Гоё high fun өнгөрөөгөөд хэдий одоо плей-оффын ширүүн ийм уур амьсгалтай өдрүүд үргэлжилж байгаа ч гэсэндээ дундуур нь бас ингээ гоё чийлрээд тий? Үзэгчтэйгээ болон эсгсэн хүмүүс сонирхчд мөн одоо яг энэ өрсөлдөгч нар одоо юу гэдэг нэг өдөр бас ингээд нэг баг болох тийм боломж байгаа шүү дээ маргааш чинь тий. Тэгэхээр гоё high fun өнгөрүүлээрээ тий. Нөгөө салтан малтаагаараа гаргадаг юмнуудаа хийгээд миний дөө тий. Тэгэхээр 3 дахь удаага 360 гэж үзүүлье гэж хэлмээр байна. Яа 3. Тэгээд дандаа 100%. За өнгөрсөн жил за 2 удаа 100% хийсэн. Одоо энэ жилиг яах харъя. Харъя гэж байна. Зүгээр ажиглая. Ажиглаа л байгаа шүү цэвлээх чаа. За баяр үргээ. Окей, тэгээд дүүдээ маш том баяр хүргэе. Тэгээд Гэнди подкаст тэгээд удахгүй уулзах бах. Студид бас гоё хэдүүлээ халуун дотн яриаг өрнүүлэх бах. Тэгээд хамтрагч байгууллагуудынхаа гарын бэлгийг дүүдээ бэлгэлж जैन. Тэгээд TG Sport, Lining, за Powerade тэгээд Powerade бол угаасаа мэдчихэж баян гоож байгаа. Баян угаастай те. За амжилт хүсье. За тэгээд Omni хөлгүүд багийн нийт хөгжөөнд дэмжигчдэд. За хөгжөөнд дэмжигчтэй гэх юм бол бүгдэнд нь баярлалаа. Тоглолт бүрийг минь ирж үзэж дэмждэгт. Дандаа арт маань байдагт. Манай 6 дахь тоглогч юу гэж хэлмээр энэ бүгдэнд нь хайртай шүү баярлаад багаа ирж дэмжээрэй гэж хэлмээр байна. Баярлалаа. Дүүдээ баяр хүргэе. Баярлаа. За сэтгэлээсээ уулзаач. Мэдээч гоё нөө. Хэдгээр орж байгаа лээ? Скил челленж дөө. Анх удаа. Анх удаа. Бас 100. Чи 100%. Чи 100%. За тэгээд минэс. За окей. Энэ All Star-ийн хувьд бол эхний өдрийн хувьд бол бас хасан хөлгүүд багийн хувьд бол бас ол зомог дүүрэн баг шиг байна те. Omni хөлгүүдээс Индра маань авлаа. За залуу оддын тоглолтоос бас Тэмүүлэн маань авсан байна. За одоо 3 дахь нь бас манай дүү маань авсан байна. Тэгээд маш том баяр хүргээ хөлгүүдийнхэндээ. Тэгээд ахын дүү тэгээд бэлгийн сургууль тентэр дайжгүй. Дажгүй хаа. Хийгээл явж байгаа. Бэлтэл сая лигийн дундуур нэг шагаага гიშгэд. Тэгээд одоо ер нь гайг болчихсон. За ашгүй. За тэгээд нэг гоё асуулт байна л да.
Тэр нөгөө SJFs багтайсан тоглолтын дээр нэг далаагийнхаа өдөөс цацчаад буцахтаа яг юу гэсэн. Ого зөвөр яг тэр үеч нэг тоглолт яг оргилцтай байсан шүү дээ. Тэгэл яг ч талаа гараагүй зүгээр л Далаах ч юм болохоор тэгээд шүү дээ. Хөөе далаахаа ахаа гэдээ дахад зүгээр дүү гэж цааш ерөөсөө ямар ч нөгөө нэг Үгэн сонсох хэлж боломооргүй дандаа нөгөө нэг 2-3 минут дүү гэж явсан гэж. яг тэр үний юм уу? тийм элэгээ зөвөр N1 л гэсэн. Энд доо тэгж олон хэлсэн юм уу? Эсвэл юу олон орны хэлээр хэлсэн юм уу те? Энд дуан алдаатай те одоо шүү. Далаа ахаа гэдээ дахад энд дуан давраад агараа энд дуан гэдсэн. Тэгээд араасаа энд дуан гэсэн. Тэгж амар хэлээгүй. Одоо ингээд сүүлд нэг 4 дараалал ажиглаа. Ажиглалын шалтгааныг юу гэж харж байна? Яг ихэнх нөгөө нэг би бол өөртөө ажиглах гэж бодож байгаа. Тоглолтын найруулга, тоглолтоо контролдож чадахгүй, хоёр экзэгтэй үед нь 2-3 бөмбөг алдсан. Тэгээд нөгөө талаас харж байгаа юм болохоор манай хамгаалалтын шилжил, health side, last trap-ууд нь арай илүү хоцорч шилжээд байгаа юм болов уу гэж бодож байгаа. Тий. Ажиглалын шалтгаанаас өөр дээрээ авж штэ тий. Тэгэхээр энэ нөгөө тоглогчны хувьд бол бас амар чухал зүйл. Тэгэхээр тэр чинь бол бас гоё таалагдж чинь. Тэгээд нэг гоё үргэлжлүүлээд ер нь зүгээр болж байгаа болохгүй байгаа юм дээрээс гоё өөрөө ингээд юм аваа явбал тий. Тэгээд дээрэс нь одоо хэдэн тоглолт үлдсэн мөлий улирал? Одоо 3 тоглолт. Окей. Ер нь бол нэгээр гарахын тодорхой. Яг бас зөв биш. Нэг хожигдох юм бол одоо лиг завсралж орж ирээд 25-нд SJFs багтаа тоглоно. Тэгээд SJFs багч нь бас 2-3-т ингээд дээр доор ороод яваа. Тэгээд манайхыг хожих юм бол ер нь боломж. Улирлын хоорондын харьцаа хэд байгаа? 2-0. Та хоёр үлдсэн юм. Тэгвэл боломж юм байна уу? Тэнцээд чи угаасаа доорно. За тэгээд дээрээс нь хахад одоо шгшөөгийн тоглолтууд маань эхлэхт өгч байна. Энэ тал дээр ямар бодолтой байна ер нь хувь тоглогчийн хувьд? Ер нь бол бас 3 ахын ч гэсэн подкаст болгон дээр л бас дүүгөө бас ярьж байгаа шгшөөгийн холбогчоор орох боломжтой тоглогч гэж харж одоо байнга л ярьж байгаа чи бас үтсэн сонссон л байлгүй тийм. Энэ дээр ер нь хүмүүс ч гэсэн ер нь их ярьж байгаа шүү дээ. Тэгэхээр яг хувь тоглогчийн хувьд юу гэж бодож байна? Тэгээд өргөтгсөн бүрэлдэхүүндээ дуудагдаад бэлтгэлтэй орох боломж гарах юм бол мэдээж өөрийгөө 100% даашлаад хичээх болно. Тэгээд одоо ямар ч гэсэн өнөөдөр бэлтгэл гарцсан. Дуудсан. Өргөтгсөн бүрэлдэхүүний бэлтгэл гарцсан. За баярлалаа. За Тэг үндсэн бүрэлдэхүүн ороо. Баярлаа. Хичээнэ. За тэгээд нэг ганц гоё асуулт асуучих гэж бодож байна. Тэгээд тэг би ер нь цом баригч хийж байгаа. Энэ удаа. Шагнал баригч. За лигийн одоо бүх одын тоглолтын 3 шидэлтийн 5 удаагийн авраг нэг тоглогч байдаг. Цор ганц тоглогч. Тэр хүний нэрийг мэдгөө. Зорж аргал. За тэгвэл хамгийн финалсан тоглогч бас нэг хүн байдаг. Тушин барих. За тэгвэл нодлон жилийн MVP юм бэ? Бүх одын тоглолтын. Дек Хэдэн он авсан? 32 лөө. Тийм баг уу? баг байстэй байлдаг ч яа гэдэг шиг. ДКХ-гийн ер нь 32 он аваад MVP болсон гэж бодож Тэр байна. хязгаар санаад 36 авлаа. Баг байна. 40. Баг ба шүү дээ. 42. 45. Нэм. Санахгүй байна. Одоо жоо нэмээд. Очих гээд байна. 46. Очих гээд байна. 48. Очих гээд байна. 47. Яагаад буураад байна? Очих гээд байна гэдэг чинь. Тийм их оноо лөө. 50 оноо. Мэдчих штэ. Амар мэдтэй. Шууд цээжрээ хэлж штэ. Одоо энэ шууд катлаад ерөөсөө анх асуулт шууд хариулсан гэж бодлоо. 50 оноо гэж ерөөсөө. Амбаг тасвал юу? Асуулт бол ер нь байхгүй. Зүгээр яг одоо нөгөө нэг аль альных нь хүсэл биелж байгаа юм байна. Дээрээс нь өргөтсөн бүрэлдэхүүн дуудагдсан. Дээрээс нь одоо ер нь зүгээр айгүй амжилттай тоглож байгаа. Тэгэхээр одоо маш олон магтаалууд ирж байгаа. Зарим тохиолдолд зэмлүүд ч ирнэ. Зүгээр магтаал зэмлэл аль альны л гоё эргээр хүлээж аваад тий. Тэгээ нэг амар авахгүйгээр нөгөө хавалт гэдэг нэг юм байгаа ш тий. Амар тий хуугаадахгүйгээр зүгээр яг ингээд илүү өсөглөн илүү яг хийж байгаа юм өргөжлүүлээл яг энүүгээрээ тэгээд эмоц бол гоё байгаа. Угаасаа яг тэр далаа руу тэгсэн гэдэг ерөөсөө бид руу шүүмжлэх зүгээр л яг тэр энэ угаасаа юу мэдэрч байгаа тэрийг ил гаргаад талбай дээр илүү тухтай чөлөөтэй байгаа юм бол угаасаа гоё шүү дээ тийм үстэй. Нэг асуулт асуугаа мартсан байна. Одоо яг энэ эмэгтэй эрэгтэй ч гэдэг юм уу дээдлигийн одоо яг дасгалжуулагч нараас хамгийн эмоцтой нэг дасгалжуулагч байдаг ш. Тэр нь одоо хийм болоо.
амар эмоттой нэг сел дасгалж болгож байгаа та. биш байна. Ойгон зогсож байгаа юм шиг. Эмоттой юм билээ. Оо. Йоо тийм. За энийг бас яаж чи заяа. Шууд мэдчих шууд ороод ирж байна. Амар мэддэм. За тэгээд За тэгээ дүүдээ юу гэдэг чинь гарын бэлэг. За гарын бэлэг. За манай ямар ч гэсэн Ленинг брендийн гарын бэлэг. За мөн TG брендийн гарын бэлэг. Тэгээд бол зураатай TG брэнд. Энэ бас гоё өмсгөл. энэ бүр ингээд тоглоом ингээд хийсэн юм шүү дээ. Хөдгүүдийн энэ өмсгөл би бол амар дуртай. Амар гоё өмсгөл. Одоо ингээд ахлаа үзүүлж байгаа юм даа. Оо энэ миний араа. Үзэгчдээс нэг асуулт түрүүн би нөгөө Барсагаас ярьцлага авъя гэж тэгжсэн чинь нэг хэдэн бүлэг октод бас асууж илээ. Аха Барсаг яг нөгөө найз охинтой юм уу энэ төр гэдгийг асуугаад өгөөч төхөө мэдээд өгчөөч төхөө гэхээр би найз охинтойгоо хэлсэн шүү дээ. Зөв зүнө бурууц нь. Зөв. Яг Зөв юм уу? тийм ээ. Тэгвэл офлайн юм биш үү? Тэгж би. За тэгээд Австрийн өдрүүдийг сайхан өнгөрүүлээрэй. Дүүд амжилт хүсье. Баярлалаа. 3 ахтаа ч гэсэн 30 жилийн баяр мэнд хүргэе. За баярлаа. За лигийн бүх оддын тоглолтын одоо бүх цаг үеийн одоо 3 оноо шидэлтийн аварга 5 удаагийн аварга болсон одоо цоожогийн маань ихнэр Сайн байна уу? за сэтгэлдээ бодлоо. Оо баяртай нөө. Маш их баяртай наа. 5 дахь удаага авраг авч байгаад нь бахархаж байна. Асуулт асууж яж юу яашаа? Дүр байлгачаарай. Амар хэцүү асуулт асууна. Лигийн 3 он шидэлтэнд 5 удаа дөрүүлсэн тоглогчийн нэр. Амжилт орчлын зол жаргал. Монголын саксыг үнээр мэдх юм аа нэрэ. Мэдхийн дээр мэдх юм аа. Өгүүлж хүрн өгүүлж энэ нэрэ. Арай. Найстаа маш их баярлаа. За тэгээд ямар ч гэсэн 5 удаа одоо лигийн онооны аварга болсон 3 шидэлтийн онооны шидэлтийн аварга болсон одоо цоожогийн маань артал болж одоо байнгын асаалттай байж идэг. Эм одоо дахин баяр хүргэе тэгээд За баярлаа. амьдралд наз жаргал хүсье. За баярлаа. Сэлгээгээр орж ирэхэд байнга бэлэн байж идэг. Хөргөцтэй амар сандраа цаа юу ярьсан мэдгүй. За яах вэ? Асуултанд бол өстой амар хариуллаа. Тий тэглээ тий. Монголын саксыг бол өстой цээжэр юм байна. Уг нь бол амар хэцүү асуулт асуусан шүү дээ. Асуултуудаас. Мэдэн штэ. Амар мэдэн штэ. Тоглож хэлж штэ. Үгүй юу. Үгүй аваагүй зүгээр би ер нь амар мэдэн шүү. Амар олон жил сакс үзэж байгаа. 2 хүн саксагдаад ирсэн. 2 хүн бас ингээд удахгүй том болоод бас 3 шидэлтийн тэмцээнд ороод төрүүлэх болтугай гэдэг. Ерөө. Цааш бүр намайг тэгсэн шүү. За би зоодыг цайлах нэ инх маа минь чи бүр сакснаас салахгүй нэ гэдэг. Тэгээ дөрөв хүүтэй. Тэгэл одоо дөрүүлээ тоглох байлгүй дээ. Цоож одоо тэгээд энэ жил тоглоод бас зодог тайлна гэсэн нэг мэдээ яваад байгаа шүү дээ. Тэр тал дээр цаа чи ер нь гэртээ юу гэж яхаа юм? Гэр бүлийн уралаар юу болов? Гэхдээ одоо тайлнаа л гэдэг байгаа шүү. Гэхдээ мэдгүй. Ер нь үзэгч фэнүүд болоод багаас нь бити цайлаач гэлтгээд ах шиг байл шүү. Би бол бас тоглоосоо л гэж бодож байгаа. Цоожоо сонсноо тоглоо. Ямар ч эрэг жилийн визийг даруучлаа шүү цоожоо. Тий. Яг тэ нөх олон жил тоглохгүй юм чинь дахиад нэг жил тоглоход бол нэг асуудал байхгүй шүү дээ. 10 жилийн дараа гэсэн чинь нэх олон жил тоглохгүй юм чинь. Яг тэгээд тоглож л байгаад тэгээд. Гэхдээ одоо биеийн дэглэж чадчихвэл яах вэ? За найстаа баярлаа. Хүүтэ тоглоод. Баярлаа. iPhone 16 сая хоцсон юм уу чи? Яаж хоцсон юм? Сая хүүхдүүд гараад иргээд хамгийн бага 5-ыг авъя гээд. Оостер дээр нөгөө үзэгч дуудаад яасан чи гарсан юм уу? Аха. Тэгээд хамгийн сүүлд нь надад өрсөлдөжсэн хүүхэд төрүүлэг үүчээр шууд очиж байгаа 3 шидсэн чинь шууд орсон. Оо тийм үү? Чи яа сургуулийнх юм? Эрдэнэсэн. Эрдэнэсэн чи хаана гэдэг? Эрдэнэ тот. Оо чи бүр Эрдэнэтээс ирсэн юм уу? Тий. Тийм үү? Чамаа хэн гэдэг юм? Очир Эрдэнэ. Аав чи хэн гэдэг юм? Тэмэд давг. Аав ээж тэгээ явж байгаа юу? Тий. Оо за. Аав чи сакс тоглодог байсан уу? Аха. Оо ямар гоё юм те. Чи бүр Эрдэнэтээс Оостараа зорж ирсэн юм уу? Тий. Оо ямар мундаг. Тэгээд одоо зорьсон зорилго ямар ч байсан гоё юм аа үзсэн ч гэсэндээ хажуугаас iPhone 16 хоцсон юм уу те? Аха. Йоо баяр хүргэе өста. Би угаасаа юу уцаа алга болгоцсон байж байгаа. Йоо бурхан цаанаас нь харсан байна штэ. Чи одоо ер нь нөгөө сургуультай бас саксны секцэнд явж байгаа юм? Тий. Ямар секцэнд явд юм? Тань Эрдэнэ. Тань Эрдэнэ. Одоо 2 сарын 14-нд нэрнжтэй гэж байгаа. Нэрмжтэй гэж байгаа. За. Чи хэд настай юм? А? Хэдэн настай юм? Энэ жил 9. 9 хүрнэ. Аха. Яа, тэгвэл чи ч одоо нэг 5 6 жилийн дараа өстой Монгол улсын авар марк дээр өстой бужигнуулж өгөх нэ.
Их л ах та. За хамтран ажиллагч. За Эрдэнтээс одоо зорж ирсэн тэгвэл баяр үргээ тэгээд сагсан бөмбөгөөрөө сайн хичээллээрээ заа юу тууштай хичээллээрээ заа. Окей, амжилт хүсье. Баярлалаа зорж ирж үзсэнд. За. Өөрийгөө сайхан танилцуулаач хөө. За доош тэрмэн цэрэнд орж 10 тогийн удирдлагын маргааш удирдлага 2 3 удирдлагатай. Тэгээд нэг гишүүн гэж хэлж болох байхаа. Тий. Дээрээс нэг асуулт байл да. Танай багийн сая одоо чемпион маань одоо 3 шидэлтэн төрүүллээ шүү дээ, тэ. Одоо багийн удирдлагуудын хувьд бол маш баяртай байгаа. Одоо багийнхан нэрийг одоо ингэж өндөр төргөө товны хувьд ч гэсэн. Одоо ер нь чемпионгаа одоо 3 шидэлтэн төрүүлсэн гэдэг багийн зүгээс одоо ямар урамшуул олох бол Багийн зүгээс одоо коуч нас инвэж байна. Тэгээд багийн зүгээс ямар шагнал урамшуул бол. яг шагналаа одоо яг үзэгчдийнхээ өмнө яг одоо хоёр задлуул. За манайх зарлаа. Манайх чин тамирчтай яг нэг пүүз бэлгэлдгээр нэг жоохон олон жил болчихсон. Тэгэхээр чемпионадаа тэгээд сагсчуунд хамгийн хэрэгтэй юм чинь пүүзэл бэлгэлээ гэж бодож байна. За чемпион ямарсан пүүзтэй болгож өглөө шүү геймдэй подкастаас. За баярлалаа. За тэгээд бидний одоо хамтрагч байгууллага TG Sport-оос одоо TG Sport-оос манай 10 таудаас хамтарч ажилладаг байгаа тийм. За тэгээд TG Sport-ын гарын бэлэг. За тэгээд маш их баярлалаа. Тэгээд подкастаас амжилт хүсье. Бас үнж үзэгчдийн нэг нь байгаа. Тийм ээ. Өөрөлднөөс амжилт хүсье. За баярлалаа. за баярлалаа. Сано. За. Өөрийгөө танилцуулаарай. Наа баяр сайхны мандах гэдэг. Хаана бэлтгэл хийдэг вүлээ? PC basketball их тийм. Вау. Тэгээд мандахын үед сүүлд ямар ч нэг өсрийн шилдэг тоглож байсан тий? Тий. Юу? U11-аас MVP бас шилдэг тоглогч. Бэлтгэлээ хэрэж байна. Бэлтгэлийн ерөн жоохон ойр тоон дээр нэг бэртэл авсан байгаа. Тэгээд саяхан авсан. Тэгээд энэ тоглолтын зүгээр жоохон унжчиж гэж бодож байгаа. Тэгээд нэг тухайн байдлаас шалтгаалаад тоглоё гэж бодож байгаа. За манай мандахын хувьд одоо ямар лигүүд тоглож байгаа хүүхдийн лигүүд? Junior Hoop гээд 2 лиг тоглож байгаа. Ямар шатнд явж байгаа нэр лигүүд нь амжилттай явж байна уу? Junior гээд хүүхдийн лиг нь дөнгөж үргэлжлэлийн тоглолтын дээр одоо Hoop гээд Hoop League, Basketball League хүүхдийн лиг болж байгаа. 10-аас 11 наснд манайх одоо плей-оффын 2 дугаар шатах болох налуу ухаатайгаа үзэж байгаа. 1-0-ээр тэргүүлж явж байгаа. За мантаас нэг асуулт асууя. Дээд лигийн биш үү? 3 онооны шидэлтэнд 5 удаа төрүүлсэн тоглогчийн нэрийг мэдв үү? Зол жаргал. Шууд мэдж байгаа юм. За тэгвэл л шүү дээ. Тэгвэл би дахиад нэг амар хүнд асуулт асууя заяа. PG Academy-ийн 2 багшийн нэр хэн гэсэн бэ? Сэргэлэн бол өргөл болт. Тэр хоёрын яг аль нь гоё юм? Яа, ямар ийцээ сан. Яг зөв хариултыг сонгоо шүү. Би тэр бол хариултыг мэдж байгаа. Тэгвэл дараагийн бэлэг. Би бол зүгээр өргөл бол огчтойгоо ойрхон амьдрдаг. Тэгээд ерөө өргөл бол огшлаа л гэж бодож байна. Яг хамгийн сайн нь нөө? Ерөн бол хоёулаа л да. Цэг өгч нь гомдохоо тийм. За Цэг сонсож байна уу? Манаас Сигаа сэтгэл зүй сайдан болго би сэргэлэн багшаа яахчгүй гэж бодож байна. За тэнийг брэнд болон Powerade-ийн гарын бэлгэгдүүдэд бэлгэлээ. Цаашдын тэмцээнд амжилт хүсье. Камерт харьцаа сурсан мэт төрсөн. За явцсан 30 жилийн өмнө зохион байгуулж байгаа All Star Game маш амжилттай болж байна. Тэгээд All Star Game-ийн бас шууд амжуулалтад оролцож байгаа мөн хөтлөгч одоо талбай бас хөтлөгчтэй. Манай Инкот маань нэр бодож байна. Яг нөгөөдгөр нь хусах гэж тийм. Дэв байгаа. Тэр дэв яа. За. Орц энэрээс тэг. За магилч юм уу? За тийм. Магилч юм уу? За хамаагүй. Мэн бол тэгж болно. Та бол За энэ жилийн All Star ер нь юугаар онцлог болж байна чиний хувьд? Ер нь бүх юм нь онцлог байна. Ялангуяа 30 жил гэдэг утгаараа үзэгчдийн дундах тэмцээн, 3 шидэлгээд бүх юм одоо зохиолтой юм шиг л яваад байна шүү дээ. Тий. Ингээд зохиол бичээ тэрнийхэн дагуу явж байгаа юм шиг. Тэр бөмбөг заавал орох хэвээр. Тий, орох хэвээр. Тий. Нэг тийм хувь заяа гэж байдаг шүү дээ. Цаанаасаа бичигдсэн нэг тэгж л явж байна да.
Нөгөө нэг 24 өмсөх цаг нь болсон гэдэг шиг. Орох цагт болсон. За тэгээд ер нь бол 30 жилийн хүрээнд нэрлэгдсэн 3.1 шилдэг тоглогчдороо мэдж байгаа. Мэдж байгаа. Би өөрөө санал өгсөн бас. Цэжэр мөнгөдийг санаж байгаа юу? Цэжээр санахгүй. Гэхдээ санал өгсөн тоглогчдоо бол ер нь бараг цагаар мэдж байна. Тийм, нэг нь миний хажуу зогсож За тэгвэл ийм асуулт байна. 30 жилийн хүрээнд нэрлэгдсэн тэдгээр 30 шилдэг тоглогчдоос чиний хувьд ороогууд нь харамсаж байгаа гадна үлдсэн тоглогч хэм бэ? Ороогууд нь харамсаж байгаа гадна үлдсэн тоглогч гэх юм бол баяр цогт тасгалжуулагч байна. Яг би яг нэг багада спортын төв ордонд очиод дасгалжуулахын хараад эргээд өөрөө нэг Тамир ахын бичлэгүүд өгдөн штэ. Тэрэн дээрээс харахад тоглолт нь үнэхээр гоё таалагдчихсан. Тэгээд баяр цогт тасгалжуулагчийг бас багч чухал гэсэн хүсэл байсан. Өөрөө ч гэсэн саналаа өгсөн. Тийм тэгээд баяр цогт тасгалжуулагчтай их харамсаж байгаа. Өөр. За өөр гэх юм бол залуу тоглогчдоос бас харамсаж байгаа тоглогчд байна. Гэхдээ эдгээр тоглогчдод дараагийн 40 жил, 50 жил, 60 жил боломж байгаа учраас одоо харамсал нь арай бага гэх юм уу? Тийм байна. Одоо яг нэг дунд үеэс гэх юм уу? Одоо бид эдийн үеэс ер нь ороогүй тоглогчдэр бас харамсаж байгаа тоглогч байна уу? Та шүү дээ. Орох ёстой. Та бол орох ёстой тийм. Вау. Бас байгаа шүү дээ. Нэр дэвсэн нэлээ ойрхон зогсож байгаа. Намайг л ирэхэд ухаалсан юм. Цэвлээ ахтай нэг харамсаад өгөл. Үгүй. Цэвлээ ах бол угаасаа нэг тийм ард түмний баатар гэдэг чинь ард түмний аврах байхгүй юу? Тийм. Тийм. Зодог тайлхтай ч гэсэн миний ах мэдэрсэн баг тий. Тийм ахтайгаа хамт уйлсан тийм. Авалтай л доо. Энэ юу яах вэ? Оо, пауэр гэдэг. Вау. Түг доктор нь өстэй. Доторх нь ухаад үзчих хана. За ингээд тэрнээс цогийн үзэгчтэй зориулаад Хаасан биш тэгэж. Бэт юм. Дээр байна хаа. Оо энэ дээр. Yeah. Wow. Powerade. Мөн. Sprite. Окей. Яг миний хэрэгэлдэг юм. За энэ цүнх нь бол надад ихтэй яг үүргэвч хэрэгтэй байсан шүү. Баярлалаа. Ах нартай. За тэгээд баярын мэнд хүргэе. Баярын мэнд дүүгийнхаа бас ажилтны амжилт хүсье. Баярлалаа. Сайхан баярлалаа ах нар. Баярлалаа. Оройн дөргий. Орой минь За тэгээд 30 жилийн хүрээнд зохион байгуулж байгаа All-Star маш гоё болж байгаа шиг байна. Сэтгэл ямар байна? сэтгэл маш их байна. Үнэхээр гоё байна. Ордон дүүрэн үзэгчтэй маш гоё байна. Өнөөдөр бол гоё байна шүү. За тэгээд ер нь бол яг одоо лигийн арын албанд ажилладаг одоо яг энэ аюулгүй байдлыг бас хангадаг тий эдгээр олон өвчин чармаалт гаргаж ажиллаж байгаа энэ залуучуудын төлөөлөл бас ийм залуутай бидэд уулзж байна. Өөрийгөө танилцуул. Намайг Лавга гэдэг. Лавку гэдэг. Тий би Капитан Security компани ажилтан байна. Лигийн түүхэнд хамгийн олон удаа төрүүлсэн тоглогч. Нөгөө юу нэгдүгээр 10-ны нөгөө шилдэг тоглогч болсон нөгөө төвшин инглээ нэг ах байсан. Би сүүлийн 3 жил сакс мэдчихэж уучлаарай. Тэ төвшин баяр. Тэ 11 удаа. Мэдж штэ ямар шууд мэдж штэ. Танай подкастаар тэр мэдээллийг авч штэ. Сүүлийн үед тэр төрөө Батөрийн орсон тэр Батөр Мууш хоёрын орсон тэр дугаар амар таалагдсан. Тэрнээс хойш байн үзэж байгаа. Урд 3 дахь дугааруудыг ч бас үзэж байгаа. Тэндээс мэдээлэл аваад шүү. Би нэг саксыг өөрөө сонирхдаггүй байсан. Сүүлийн 3 жил ажиллаж байгаа одоо саксанд дуртай. Тий. Дотор нь ажиллаж байгаа учраас энэ яванда дуртай болцсон. Тий. Яванда сүүлд дуртай болчлаа. Тий. Их гоё хобби байна. Тий. Тэрнээс би бүгд дуртай. Үнэсний бүгд дуртай. Тий. За баярлалаа. Тэгээд зөв хариулсан учраас манай ивент чинь За тэгээ ажилд нь амжилт хүсье. Тийм тэгээд та бүхэн подкаст бас амжилт хүсье. Гоё подкаст болж байгаа шүү. Хуучны тийм гоё тоглогч нар орж ирэхээр ярих яриатай аюу гоё юм билээ шүү. 2 цаг баг тэр чин түрүү өдрийг чин баг 2 цаг гармасан баха. Уйдахгүй 3 удаа авчихсан шүү дээ. Тэр амар гоё байсан тий. Тэр гоё байсан шүү. За маш их баярлалаа. Маш их урам авлаа. Тийм дахиад гараа ирчээ. Гоё санагдчихлаа. За Тэр 3 үзэмч 3 барьчих юм уу? За тэгээ. За 3 барьсан юм чи. тэр нэр аюу гоё болсон. За баярлалаа. За Монголын Сэтгүүл холбооны 30 жилийн хүрээнд одоо явж байгаа All-Star эхний өдөр маш амжилттай явж байна. Тэгээд Premier Sport сувгийн маань одоо зураглаач байна те. Өөрийгөө танилцуулаач. Шонхоо гэдэг зураглаач. За хэддэх жилдээ одоо зураглаач ажиллаад хийж байна да? За 13 4 юу вэ? Бүр нэмээд баг 20 20 морь болоогүй 13 4. Тий.
За окей. Хэлээд байхгүй. Ерөн зүгээр яг гоё хамгийн фаны хөгжилтэй түүхээс нэг хуваалцах. Би камера мартаад зурганд явж байсан. Нодлон жилийн All Star-ын MVP хэм бэ? Хин дэг. Шууд мэдчихсэн. Амар мэдчихсэн шүү дээ. Угаас яалчгүй үздэг юм байна. Яалчгүй зүг хариулсан. Тэгээ манай хамтран шипи авч ирсэн аа. шууд Гарын бэлэг, клиник брэндийн гарын бэлэг. Эндээ хамтран ажилладаг. Баярлалаа. За орой минь миний найзаа. За. За одоо сагсан бөмбөгийн дээд лигийн одоо хамгийн гой агшнуудыг буулгадаг 3 залуугийн одоо толгойлж захирлна гэсэн. Захирлна уу? За танд All Star-ын баярын мэнд мөн одоо лигийн 30 жилийн явсан баярын мэнд хүргэе. Баярлаа. За Монгол улсад одоо хэдэн жил зураг дарж байна? 16 оны тэр юун дээр харцаг төрүүлдэг. Тэндээс л. За миний назар тэгээ сонирхох одоо ер нь бол сүүлийн жилүүдэд бол зургийн одоо нөгөө мэдрэмж одоо юу гэдгийг те чанар хүртээмж гэдэг юм уу тэр амар эрс өөрчлөгдсөн шүү дээ. Ер нь бол тэр тал дээр яаж ажиллаж ий одоо сургалт судалгаа энэ төр хийж гин үү яаж ийж. Зүгээр яг тэгэл туршлага. Тэ. Тэгэл хоёр дүүдээ зааж өгөөлөө туршлагаасаа хуваалцаад гуруулаа болчоод одоо тэгэл ганцаар амжихгүй шүү дээ. Манай нэвтрүүлгийг үздэг юм болов? Ууна ганц нэг үзнэ. Нэг бүр бат өгшөөгөл худлаа ирэхгүй. Баян үздэг юм. Хин орсон гэсэн чинь шал хоёр ороог хүн хэлээд байна. За тэгээд найстай амжилт хүсье. Тэгээд ер нь бол одоо зургийн салбарыг бол бас сагсан бөмбөгийн зургийн салбарыг бол өндөр түвшинд бас гоё гаргаж ирсэн найстай. Тэгээд цаашдынх нь одоо ажил амьдрал одоо тэр зургийн салбарт нь маш том баяр өргөж амжилт хүсмээр байна. Баярлалаа. За гоё дараахан залуу байна шүү. За тэгээд найзтай одоо Leaning брэндийн гарын бэлэг. За TG Sport-ийн гарын бэлэг. За Powerade гарын бэлэг. За амт бигдэж та угаасаа. За окей. Бана. За тэгвэл нэг асуулт байна. Энэ асуултанд хариулж чадах юм бол бэлэг өгнө шүү заяа. Powerade брендийн цүнх бэлэглэнэ. За Эрдэнэ бэлэг хэдэн настай вэ? 5. Шууд хариулчлаа. За баярлалаа. Зүг хариуллаа шүү. За сайн үтсэн. За сайн байна уу? Тэмцээн амжилттай. Тэнцээ юу? Гайгүй мах 3 оногоор хожигдож байна. Ойр тоглоог төсөөрсөн байна. Авраг авснаа Бойтойгоор хичээлээд байгаа. Ойрын 5 жил. Лигийн 30 жилийн хүрээнд одоо All Star болж байна. Тэгээд сэтгэл эхний өдрийн сэтгэл ямар байна? Сэтгэл маш өндөр байна. Анх удаага All Star-т орж байна. Ингээл 20 жил хип хоп дуусны үеэст одоо өнөөдөр All Star болох анх удаа. Ингээд 20 жилийн дараа од болж шээ. Яа за. Ингээд 20 жилийн дараа од болоод All Star-д орж байна. Хоёр авраг авлаа. За өнөөдөр ямар сникерээр гаргав? Jordan 6. Ногооны нүмс улааны нүмс үгээд гана хоёулын талаар нүмсчлөө. Эргэлж. Тэгс өнөөдөр бас LeBron James өмссөн байлээ өрөөсөн бүз. Бас тий. Тэгээ одоо бэлгшээс нь одоо дараагийн хаалфаар харагдах баха. Нэг шидсэн, нэг самбарын хажууд ажиллаа. Хип хоп шидэлтэй шидүү. Шидсэнгүй. Хийцэнгүй гэдэг. Одоо ямар статистиктэй дуу? Одоо юу нэг юу самбарны хажуудлыг л гуслаа да. Нэг самбарын одоо хажуудлыг л гуслаа да. Уруулчлаа биш. Цэцгийн хувьд ер нь сакстай бол нэлээд ойрхон байдэн шүү дээ тий. Одоо маш олон саксны найзууд байгаа. Тэгээ одоо энэ жилийн хувьд ер нь зүгээр аль багийг харж байна? Металлыг л харж байна. Металл. Ер нь бол металлын фэн үү? Ер нь сүүлийн жил металлыг л дэмжиж шүү дээ. Шалтгаан. Тэгэл ер нь их гайгүй гоё баг харагдаад байдаг шүү дээ. Манай даалс шиг л байгаад байдаг шүү дээ. Ер нь нэг тийм багийн уур амьсгалын тийм сагаад авахгүй те нэг даруухан гэх нэг юм хоёлаа цэнхэр өмсгөлтэй те. Miners бол биш юм те. Miners 17 номер зодыг тавих гад тэгээд юу яга 17 номер авах ш. Йоо. Орцоо. Металлыг хэдэн жил дэмжиж байгаа гинэ? Нэг жилээ. Нэг жил юм уу? Гэхдээ нууц нь бас дэмжиж ийсэн. Цаана. За тэгвэл металлтай холбоотой асуулт асуучих л да. Хариулах юм бол гарын бэлэгтэй. За юу байгаа? Байж. Халаагүй нэг хоёр асуулт юм байна. За хоёр асуулт юм байна тийм үү? За окей. Эхнийх нь түрүү жилийн All Star Game-ийн MVP. Түрүү жилийн All Star Game MVP үлзий оршигч улирлын MVP болсон уу? All Star-их уу? Металлтай холбоотой. За хэдэн он авсан? Би толгой юу? Толгой юу?
50 оноо. Ёо! Чи тэ нэр мэдчихсэн юм уу? Нэр юу болоод байгаа? Бэлгийн авах уу? Шош. За. Нүү нэг асуулт гэсэн шүү дээ. Хоёр гэсэн шүү дээ. Тийм үү. За. За хоёр дахь асуулт. Тийм ээ. За. Үнэ. Үндэсний лиг цэвлээ. За. Үндэсний лигийн 2 удаагийн аварга рэпер хин бэ? Цэцээ! За бэлгээ. За шууд. За. TJ брендинг гарын. TJ брендинг гарын бэлэг. Харалтай юм. Game Day podcast. Game Day podcast. Оо яг авчир үзэж байгаа амар. Одоо математик ингээд шууд одоо математик тохоод авчир малтсан ашиг дээ. За. За баярлалаа. Одоо ингээд юу яаж байгаа? Чүү. Чүү гэдэг. За юу байх вэ те. Остер ямар болж байна? Гоёс. За өөрснөө танилцуулаарай. За би 12 настай төвшин жаргалын намсрээс. Нааг Тэмүүлэн гэдэг би тэгээд 14 настай. Хоёр сакс тоглодог уу? Аль багаас тоглодог вэ? Нөө Point PG guard. point guard. Оо, гоё шүү дээ. Ямар клуб байдгийг? Багш нарын ингэ лээ. Тэгсний Оргил болт. оргил бол сэрлэн Өмнө бас байсан нэг багш ингэ дээ. амбук. Ямар хүн бэ дээ амбук гэж? Ямар хүн бэ дээ? Царай марин ямар бор юм уу ямар юм? Цагаан гэж. Цагаан моц. Ааштай юу? Ааш гүбэр. Амбоко. Ер нь сэтгэлээсээ л заадаг гэсэн. Яа, сэтгэлээсээ гэж байна. Тийм. За. Энэ жил тэмцээнд орж байна уу? Ямар тэмцээнд орж байгаа вэ? Ер нь саксны хил тэгэл тэмцээнд. Та хоёр ямар байрал тоглодог вэ? Би ихэнхдээ ерөнхийдөө бол 3 юм уу 2 дээр тоглодог. 3 юм уу? Би бас 3. Байрлалын хувьд хоорондоо өрсөлддөг юм биш үү? Өрсөлдөгч нар юм биш үү? Тийм. Бэлтгэл дээр хэр ширүүн өрсөлдөж байна хоорондоо? Ер нь Тэгэл хаяа өрсөлдөж хаяа тэгэл гайг. Амтагддаггүй. Ёо, авалттай байна штэ. За саксаа үзэж байгаа юу? үзэж. Аль багийг дэмжиж байна? Хэсэг хөлгүүдийг. Хоёул өлгүүд үү? Ягаад? Манай багш яг үзсэн. Тэрийг нийлүүлэх. Хоёр одоо оргоо Сега хоёр багшийн аль нэгийг сонх гэвэл хэнийг сонгох вэ? Зүг хариулт. Бид хоёр чипээ хэлэх үү? Зөв хариултыг Хоёр ярьж байгаа шууд нэг нэгийг л авч. 5 таалганд хариулаарай. 5 4 3 2. За сэр. Оргош. Нэгээр навцаа. За, Сэги оргоо гэж шүү. Манай хоёроо хараарай. За хин нэг л ярих юм уу? Нэг л орооч. Хоба. За, ийм хэлээ. За. За дөрөв чийсэн юм бэ? За эхний шийдэл. Яа, за ойрхон байлаа. За. Төвлөр. Ёо! За баярлалаа. За Powerade. Баярлаа. Баяр амжилт хүсье. Доторноос Powerade-ийн ундаанаас байгаа. Тэгээ найстайгаа хуваагаарай. За амжилт хүсье. Итгэлээ сайн шүү. За. Эхлээс айцгээрээ. Баярлалаа. За.